За орой мэндий. Лайв маань явахгүй байна уу юу? Явж байна. Явж Явж. байна. Явж За. байна. За орой мэндий. Хаврын өөр орсон энэ гайхалтай үдэш би хонгор нутгийн шаргалжууд тосхон гэдэг лөө. Аршаа соёлын газар дээрээс та бүхэнтэйгээ мэдчилж байна. Өнөөдөр Монголынхоо цагаар Монголынхоо тэнгэр дараас та бүхэнтэйгээ бараг анх удаа байх шүү те. Шууд лайваараа мэдчилж байна. Тэгээд өнөөдрийн энэ хичээл үн төлбөргөө гэд бүгдээрээ мэдж байгаа те. Юг хэлж тайлбарлаж өгөх гэж байгаа вэ гэд тэгэхээр бидний өнөөдрийн амьдралын одоо чанар үр дүн бүгдээрээ бид нарын өнгөрснөөс үүдэлтэй. Өнгөрсөнд өнөөдрийг туулж ирсэн, өнөөдрийг хүртэл туулж ирсэн амьдралын минь тэр нэтгийг хэл өнөөдөр чи одоо буян үлзий, Зэна, Сувда, хин Сараа, Гүлнараа гэд төрхөөс өмнө чи өөр ямар нэртэй, ямар хүн байсан юм бэ? Юу хийдэг, юуны төлөө амьдардаг байсан юм бэ гэдгийн одоо үр дүн гэдэг юм уу да тален тусгал болж одоо бидний амьдрал дээр өнөөдөр биелэлээ болоод байгаа гэдгийг жоохон ухаарад өгөөч гэдэг одоо мессежийг өгөх гэж өнөөдрийн маань хичээл хийгдэж байгаа. За тэгээд энэ талаар цаашид засах гэдэг юм уу өөрөө өөртөө ажиллах манай хөтөлбөр хувь тавилангийн зураач гэдээ байж байгаа. Тэгэд хувь тавилангийн зураач гэдэг нь хин юм бэ? Тэрнийг чиний хувь тавиланг би зурах юм уу? Гүлнараа зурах юм уу? Тийм ээ? Эсвэл чи зурах юм уу? Эсвэл чиний эцэг эх чинь зурах юм уу? Эсвэл бурхан гэж тусдаа нэг хүн юм уу? Нэг сүнс юм уу? Байж байгаад чиний хувь тавиланг зурах юм уу? Энэ хувь тавиланг өөрчилж болдго юм уу? Гэдэг одоо сэдвүүдийг хөндөж ярих гэдэг байгаа. Тэгэхээр зэрэг хувь тавилан гэдэг дотор бид нарын эрүүл мэнд хүртэл орно, үр хүүхэд хүртэл орно, үр хүүхдийн ирээдүй хүртэл орно. Өнөөдрийн бид нарын эрүүл мэндийн байдал нь бүгдээрээ яг өнгөрснөөс үүдсэн сэтгэлийн шарах. Тэгээ сэтгэлийн шарах гэхээр зэрэг хүмүүс нөгөө л нэг хаа сайгүй хүн болгоны л ярьдаг юм байна гэд ингээд жоохон цухтай хандлагатай байгаад байдаг. Энэ нь чи чамд сонсогдоод байна гэдэг нь чи өөрөө тэр сонсох болгондоо яг өөрөө өөртөө гүн гүнзгий тулж ажиллахыг л чамаас яг одоо тэр дээд сүч чинь сүнсэн бий чинь хүсээд шаардаад байгаа. Дахин чиний ойр авцарч те Гүлнараа Сараа хоёрын яриад байж байгааг чи сонсож хүлээж авч чаддгүй юм бол тэнд байж байгаа өөр хин нэгний ярьж байгааг эсвэл тэнд байж байгаа өөр хин нэгнүүдийн маш олон хүмүүсийн яриаг сонсоод чи ойлгож авч өөртөө ажиллаж чадахгүй байгаа бол өнөөдөр дахин сонсоод дахин өнөөдрийн лайв дотор энэ хичээл дотор орж ирж гин гэдэг нь магадгүй энэ хоёр хүн чамд энийг ойлгуулж өгч болох юм а гэдэг дохиог чамд өгөөд байгаа юм шүү. Тэгэхээр зэрэг төвчээртэй тухтай сонсоод өөрөө өөрлөгөө илүү өнгийгөөд энэхүү хичээлдээ оролцоорой гэж өрөө. Тэгэд өмнөх шигээ удаан явагдахгүй өнөөдөр ер нь бол нэг цаг энэ дотор л мэдээлэл өгөөд ерөнхийдөө асуултанд нь хариулаад тэгээд өнөөдрийн хичээлийг дүүргэе гэж бодож байна. За Гүлнараагаа өрөө. Яг зөв. За орой минь бүгдээрэнд нь тий. Тэгэхээр хувь тавилангийн зураач гэд яагаад нэрлэлсэн? Яагаад энэ хувь тавилангийн зураач болох ёстой юм бэ гэдэг маань бид нар өөрсдийн амьдралыг өөрсөндөө зурдсан байна гэдгийг өдөр тутамдаа батлаад байгаа хгүй юу? Батлаад байгаа учраас ярихгүй байхын аргагүй байгаад байна. Өнөөдөр өглөө гэхэд одоо би хувь тавилангаа өөрөө зураад байгаа хгүй юу? Өнөөдөр өглөө гэхэд яг тэрний жишээг
дахин тий уржигдэр ч гэсэн надад ингээд шууд харуулад байгаа. Хэл, яар, нөгөө бос, мэдэр, юу гэдэг лээ. Гүйж чадахгүй бол мөлөх гэдэг ч үлээ. Тий. Яг тэр зүйлийг хийгээд байгаа маа. Нэг хүнд ч гэсэн хамаагүй, 10 хүнд ч гэсэн хамаагүй, 100,000 байвал бүр ч сайн тийм ээ. Энэ хувь тавилан гэдэг зүйл бид нарын л гартаа идэг зүйл юм байна. Түүнийг бид нар анзаардаггүй юм байна гэдгийг харуулад байна. Уг нь надад бол хэд хоногийн өмнө анзааруулад исэн л та. Уйлуулаа л исэн. Нэг дуу сонсохоор уйлаа л исэн. Яагаад уйлаад байгаагаа би ч өөр ойлгохгүй исэн чинь тэ миний нөгөө чиний хувь тавилан чинь чиний гарт штэ. Энийг чи дахиад мартцсан биш үү гэж байгаа юм шиг урдуур минь эргүүлж агаад авчраад нүдэнд минь харуулчих жоох байхгүй юу. Тэгэхээр ийм зүйл хүн болгонд тохиолдож байгаа. Одоо өөртөө анзаарч чадахгүй байгаад байгаа бол анзаарч ихэл гэдгийг хамгийн түрүүлээд хэлж байгаа гэсэн үг. Би слайда ширлчих юм уу? Нэгэнтээ ярьж байгаа юм чинь тий? Шир хэлчихье. За слайда ширлчихье. Тэгэхээр одоо хувь тавилангийн зураач болно гэдэг маань сайхан амьдралыг өөртөө бэлгэлж байгаа нэг том шийдвэр гэж ойлгож болно. За энэ дээр тэ зураач нь яадаг вэ гэхлээр хамгийн түрүүлээд анзааргыг өөрөөс эхэлдэг. Тэгэхээр бит хоёр та эдээстэй илүүдээ гарчаад бүх юмыг төгс мэдчихэд яриад байгаа зүйл өрдөөсөө биш. Адилхан өдөр болгон суралцаад, өдөр болгон анзаараад, өдөр болгон мэдрэмжэндээ заримыг нь анзаарч мэдрээд, заримыг нь анзаарахгүй бүдэрч унаад өвдгөөгүйвэл босоод энийг би ухаараагүйсэн биш үү? Энэ намайг ухааруулах гээд эн чи байсныг би арай өөр талаас нь ойлгоод явцсан байна гэдэг ч юм уу тий буруу орчуулга хийгдээд унсан тохиолдлууд одоо сүүлийн 7 хоног 10 хоногт нилээл хэд тохиолдчихлоо. Тэр нь эрүүл мэнд дээр ялгаа байхгүй. Өрөөсөө л эрүүл мэнд дээр л бид нар сорионд орж идэг. Хүн төрөлхтөн. Дараагийн юу нь болохоор мөнгөөрөө бид нар сорионд орж идэг. Энэ хоёр зүйл эхний хоёрт орж байгаа. Гуравт нь гэр бүл хайртай дотны ах トゥ хамаатан саднараа бид нар сорионд орж идэг. Энд 3. Хамгийн айргийн 3-т энэ 3 багтж байгаа. Дараагийнх нь нөгөө нэг бид нарын тий гэр орон юу вэ? Найз нөхөд танил тэр зүйлсүүдээр ордог байхгүй юу? За тэд нар нь арай хөнгөхөн тусдаг. Тэгэхээр хамгийн түрүүлээд эрүүл мэнд санхүү юу хайртай дотны аав ээж үр хүүхэд маань штэ бид нарын яг амин зүрх маань болцсон. Энэ 3 зүйлээрээ бид нар сорионоос унаад идэх байхгүй юу? Тэгэхээр хүн болгоны амьдралд энэ 3-ын ямар нэгэн бэрхшээл буюу чиний шийдэж чадахгүй байгаа зүйл байгаад байгаа бол чи хувь тавилангаа өөрөө зурж байгаа биш, хувь тавилангаа хэн нэгнэр зурулж байгаа гэж ойлгож байна. Тэгвэл зураач нь болохын тулд саяных шиг анзаарга мэдрэмжийг мэдрээд ирснийхээ дараа ухамсар гэдэг маань нөгөө нэг аахаа тэмцэн дээр гэд нэг урт дуу алддээ штэ. Энийг би олон зуун жил ингээд надад хэлээд ахад ухамсарлаагүй юм биш, ойлгоогүй юм биш тэ гэж хэлдэж штэ тий. Ойлголтынхоо ах нь ухамсар байхгүй юу? Ойлгох нь нэг хэрэг. Түүнийг үйлдээд энэ нь ийм үр дүн гаргад юм байна гэдгийг мэдэрсэн үедээ энэ нь ухамсар болж тийшээгээ хөгжиж явдаг. Үүнээсээ өөрчлөлт гэдэг зүйл бий болдог. Тэгэхээр бид нар хувь тавиланг өөртөө сонгоогүй юм шиг те цаанаасаа бурхан ингээд зураад өгсөн юм шиг өдөр болгон нар сар илжлээ те өдөр шөнө болоод хавар намар 100 өвөлд нөгөө 4 уйлрал илжлээд байгаа юм шиг мөртлөө цаанаасаа болоод байгаа юм шиг те. Гэхдээ энийг бид нар энэ процессыг бид нар өдөр болгон зорж идэм аа. Зорж идэв.
Энийний тод жишээ нь байгаль дээр хүртэл одоо дэлхийн дулаар л ирж штэ. Дөрвөн улирал Монголд байгаа. Монголд л байгаа. Ийм гайхамшигтай орн багхгүй юу? Тэгэхээр бусад оронд өвөл 100 гэдэг хоёрхан улирал байгаа. Нэг бол 100 өвөл нь байхгүй. 100 хавар гэдэг л аль эсвэл 100 намар гэдэг ч юм уу тий. Сэрүүний улирал, дулааны улирал, халууны улирал. Ийм хоёрхан улиралтай. Энэ шалтгаан нь юу байгаа юм? Энэ нь саяны бид нар өөрсдөө энэ байгаль дэлхийг зураагүй мэд боловч бид нар өөрсдөө зураад байгаа юм аа. Байгальд бид нар хэр ээлтэй харилцаж байна, хэр хайрлаж байна, өөрийн газар дэлхийг өөрийн ээж шиг хайрлаж чадж гин үү? Тэ? Тэнгэр оршихуйг бид нар эцэг шигээ хүндэлж чадж гин үү? Гэдгээсээ шалтгаалаад энэ болгоо маань өөрөөсөө бид нар юм болгоныг зураад байна. Алтыг ухаад нүрсийг ухаад те энд тент баахан овоолсон газар нутгийг те боснуулж штэ. Тэгэхээр нөгөө дөрвөн улирал маань одоо цөөх тал руугаа ороод байна. Энэ нь бид нарын хувь тавилан байгаа байхгүй юу? Том зургаар нь авч үзэх юм бол энийг жижигрүүлэх юм бол нөгөө нийгэм гэр бүлийн жижиг нэгж нь чи өөрөө. Та бид ингээд бид нар өөрснөө ганц хүнээсээ л шалтгаалаад байгаа байхгүй юу? Тэ? За өглөөний жишээгээ би ярьчих л да. Ингээд хэд хоног миний уг нь цагаан мах өтгөн маань хатахгүй одоо хатахгүй 5 жил болж байна. Тэгээд цагаан мах эргэцэн. Хоёрдугаарт нь юу болсон байгаа? Цагаан мах эргээд тэгээд нуруу өвдөөд дараагийнх нь юу байлаа? Нэг өвчин нь өглөө алга болгоцсон чинь мартцсан биш нэ. Нөхөр завөр нь байхгүй болсон чинь сая юу гэлээд байлаа сарагч. 3 4 5 хоног 5 хоног өвдөлттэй байсан байхгүй юу над дээр. Яг энэ үндэсгүрд хувилгаан хүрдэн дээр одоо хариуцж идэг хэд эрэхтэн маань. Тэгээд өглөө тэрийг энэ өвдөж байгаа зүйлсүүд арга талаас биш юм байна гэдгийг угаасаа би мэдчихсэн. Арга тал биш, надад нэг зүйлийг ухааруулах гэдэг энэ да гэж мэдчихэд за тэгвэл юу байж болох вэ гэсэн чинь миний тэр ягшмал үзэл хитрхи хатуу байдаг үзэл суртал маань миний зан төлөв маань жишээлбэл өнөөдөр те 8 цагаас лайв хийн гэсэн бол тэр лайвыг 8 цагта хийх ёстой гэсэн тийм нэг хатуу дүрмтэй гэх юм уу. Тэрнээс 1 минут 2 минут хожигдож болохгүй. Тэгвэл би өөрийгөө ингээд лайв дуусныхаа дараа шийтгэдэг ч юм уу те. Чи цагтаа юмаа ихэлсэнгүү хариуцлахгүй байсан гэдэг ч юм уу. Тийм дотоод дуу хоолой маань миний дотроос ингэж байнга л гарч ирээд идэх хэвгүй юу. Тэгээ өнөөдөр яасан бэ гэсэн чинь өнөөдөр 10 минут хожигдож орж ирж байгаа тий. За энэ дээрээ миний өөртөө хандж байгаа тэр хатуу хандж байгаа хандлага маань тэр саяны нурууны өвдөлтийг тий цагаан мах эргүүлэх хүртлээ намайг ухааруулах гээд хит хоног намайг зовоосон байгаа таахгүй боттоо. Энэ миний зан хандлага. Зөвхөн энэ зан хандлага чи өөртөө жоохон зөөлөн байгаад өгөөч ээ гэдэг зүйлийг хэлэх гээд цагаан махыг маань эргүүлээд байна. Тэгэхээр амьдрал өрөөсөө л ийм системээр явагддаг хэвгүй юу? Ухаарахгүй бол нөгөө цагаан махыг чинь хэдэн 7 хоногор явуулж штэ. 4 хоног би тэрнийхээ учрыг олоогүй өнөөдөр өглөө олсон чинь тэгэл тавьж явуулсан чинь байхгүй. Тэгээ сая нөгөө өвчнөө мартцсан сууж байгаа хэвгүй юу? Яг ийм зүйл бодит. Энэ нь бид амьдралаа сонгоогүй мэт боловч өөрснөө түүнийг цаг минут тутам ингээд зураад байгаамаа. Зорж ийн. Тэгээ мөнгө санхүү дээр ялгаа байхгүй. Энэ сарда орлого байхгүй тий. Аль эсвэл одоо цалин мөнгө маань цаг хугацаанд буугаагүй. Миний зээл төлөх хугацаанд болцсон бол бас юу байх нь вэ? Миний сорио байгаа байхгүй юу? Таны сорио гэсэн үг. Та мөнгөгүй байна уу өнөөдөр? Мөнгө чинь амьдралд чинь хүрэхгүй байна уу? Тэгвэл энэ таны сорио.
ямар нэгэн зүйлийг чи ухаараагүй байна. Тэрийг саяных шиг те 5 минутын дотор ухаараад гарч ирэхэд нөгөө бүх замууд ингэж нээгдэт байгаа байхгүй юу? Ухаарахын тулд яах ёстой? Эхлээд анзаарна гэсэн үг. Яг юу болоод байгаа юм бэ гэдгийг. Чухал байгаад байгаас. Тийм учраас л энэ хувь тавилангийн зураач болооч ээ гэд хүн болгоныг уриалж байгаа юм. Хэлж байгаа юм. За битээ уншицгаа танилцуулахаа болчихё. Одоо мэдж байгаа хэлбэт. Тэгэхээр амьдрал яагаад санснаар болохгүй байна гэдэг маань саяны кейс өрөөсө тэр чигээрээ бид нарт хэлээд өгч чинь те. Тэгэхээр хувь тавилан гэдэг зүйл гадаа биш юм байна. Гаднаас тэр нөгөө миний цагаан махыг гаргуулад те нурууг маань өвдгөөд байгаа зүйл биш. Миний дотор саяны би өөрийгөө байнга л зовоогоод идэг. Өөртөө хатуу хандаад идэг. Тэгсэн мөртлөө бусдад ингээд зөөлөн ханддаг. Нөгөө урсч хайлаад идэг. А өөртөө болохоор үгүй шүү. Өглөө 5 цагаас гулнаараа босохгүй л өөрийгөө шийтгэж эхэлнэ. Тийм. Чи өнөөдөр энийг хийн гэвэд зү. Чи хийж чадсангүй шүү дээ гэдэг дуу хоолой байнга л дотроос гараад идэг гэсэн үг. Дотроосоо өөрийгөө ингээд тайван байлгаж чадахгүй, тайван тий нэг аяг цай ууж чадахгүй байгаа бол энэ бид нарын дотор нөгөө нэг чөтгөр эго орцсон бид нарыг өөрийнхөө хүснээрээ удирдах байгаа зүйл байгаа байхгүй юу? Хүсснээр удирдаад байна. Уг нь би өөрийгөө удирдах ёстой шүү дээ. Би өөрийнхөө сэтгэл зүйг тий тайван байх уу? Аль эсвэл за энэ дээрээ би уян хатан хандах уу? Тэ? Энийг би өөр удирдах ёстой шүү дээ. Тэгсэн чинь санаа зовоод тий аль эсвэл ямар нэгэн зүйлээс айгаад аль эсвэл ямар нэгэн зүйлд яарад болохгүй болчвол яах юм, бүтэхгүй болчвол яах юм бэ гэл сандраад твдчихэд байгаа бол энэ нь өрөөсөө эго л байж таарна. Эго л бид нарыг ингээл эргүүлээд байгаа хгүй юу? Тэрийг л тавьж явуулна гэсэн үг. Тэгэхээр энэ нь нэг л удаа тавьж явуулчаад одоо бүх юм юу гоё болчлоо гэдэг зүйл байдаггүй. Байхгүй. Маргааш дахиад нэг сорой ирнэ. Тэ? Сорой ирнэ гэдэг нь бид нарыг унгаах гэж байгаа зүйл бас биш ээ. Энэ нь шат ахиулж идэг. Өнөөдөр нэгдүгээр шатанда байгаа бол маргааш трийг даван гараад ойлгочоод гэдэг зүйлийг ухаарах юм бол 2 дахь шат, 3 дахь шат ингээл шат ахаад яваад идэг. Тэгэх тусмаа шат ахих тусмаа бид нарын нөгөө нэг ямар нэгэн зүйл хэцүү байдал ороод ирэхээр түүнийг шийдэх чадварын булчингууд маань хурдан хөгжсөн байдаг. Өмнө 3 цаг, 3 өдөр, 30 өдөр шийдэж чадахгүй яваад байсан бол тэр цаг хугацаа маань богиносоод ирдэг. Богиносоод ирдэг. Тэ? За саяны нөгөө нэг 3 эрүүл мэндийн асуудлаа би 4 хоногт шийдэж штэ тий. Яг тэрэн шиг одоо багсах хэрэгтэй байхгүй. Өмнө би 14 жил би шийдэж чадаагүй өтгөн хаталтын асуудлыг. Тэгэхэд тэр хугацаа маань одоо 4 хоног болцсон байна гэдэг маань энэ ялгаа байхгүй юу? Энэ ялгаа. Бодит ялгаа гэсэн үг. Тэгвэл өөр дээрээ юуг өөрчлөх хэрэгтэй байна вэ? Саяны асуудлууд, эрүүл мэнд дээр асуудал байгаа бол, мөнгө санхүү дээр асуудал байгаа бол, үр хүүхдтэйгээ харилцаж чадахгүй асуудал байгаа бол, яг энэ үр хүүхдтэй холбоотой сарайгч маань маш сайн одоо кейсүүд өмнө нэг 3 тэгж хийж болохгүй, ээж нарын хийж болохгүй 5 алдаа гэдгийнхаа 3-ыг бичээд 2-ыг нь өнөөдрийн одоо лайв дээр хэлнэ гэд хэлсэн байгаа. Тийм ээ? Тэгэхээр энэ 3 чухал зүйлийг засахын тулд юуг өөрчлөх хэрэгтэй юм бэ? За. За тэгэхээр зэрэг манай энд тог тасарсан би жоохон харанхуй сууж байгаа. За. Датагаараа явж байгаа учраас гайгүй ахват савуу зэнэгтэй байгаа. За тэгэхээр зэрэг
Өөр дээрээ юуг өөрчлөх хэрэгтэй байна вэ? Яагаад би энэ хувь тавиланг те өнгөрснөөсөө улбаалуулад тэрнийг анзаарахгүйгээр тэр мэдрэмжүүдийг, гомдлыг, гунгийг, тийм ээ, уй гашууг, дээрэс нь өвдсөн, одоо холихтуулсан, юу гэдгийг араар тавиулсан, салсан ийм одоо айдсуудаар хөдлөөд яваад идэх юм байна гэдгээ нэгдүгээрт анзаарах хэрэгтэй. Тэгэхээр юуг өөрчлөх вэ гэхээр өнөөдөр анзааргаа нэмэгдүүлэх, анзаарахгүй байгаагаа өөрчилж анзаарахтаа болгох. Хоёрдугаарх нь түрүүний ярьсан нөгөө мэдрэмжүүд. Мэдрэмжүүд өнөөдөр чи нэг ажлыг хийх гэтэл хамгийн түрүү орж ирж байгаа мэдрэмжээ анзаар. Чи зоригтой хүчтэй хийнэ гэж бодож гин үү? Эсвэл яана бүтэхгүй ах үедээ гэж айж гин үү? Өөртөө итгэлгүй байна уу? Өвдчих үедээ тийшээ яваад одоо даарчих үедээ юу гэдгийг ямар мэдрэмж чамд орж ирж гин үү? Тэр мэдрэмжин дээрээ ажиллана. Тэгэхээр тэр мэдрэмж чамайг юусоо хуурахгүй байгаа. Тэр мэдрэмж хаанаас ирвүү гэдгийг дээр эрэл хайгуул хийнэ. Эрэл хайгуул хийх. Тэгэхээр бид нар ерөөсөө мэдрэмжин дээрээ эрэл хайгуул хийж үндэс суураар нь тэр мэдрэмжийг одоо устгах гэдэг юм уу, хувиргах ямар ч арга барилыг эзэмшээгүй байдаг. Жишээлбэл би өөр дээрээ юу яаж байгаа, өнөөдөр дөнгөж сая цаг гарангийн өмнө тохиолдсон нэг юуг хэлээ л да. Оройны хоолны цаг болцсон. Оройны хоол гэд бодсон чи миний гэдэс ингээд дүүрэн цанхаагаад хоол идмээргүй юм шиг мэдрэмжтэй байгаа байхгүй юу. Тэгсэн хажуу талд нэг эмээ эмнэлэг зөвлөлийн газрын хоолыг бүгдийг нь яг л нөгөө зориултаар нь хийцэн байдаг учраас идэх ёстой юм а гэдэг өгүүлбэрийг хэлж байгааг би сонсож байгаа байхгүй юу. Тэгээд оройны цааны газрын тэнд очиод би хоолоо авчаад тэгээд идэж чадахгүй ингээд энэ тэндээс нь ингээд сэрээдэд байжсэн чинь зэрэг гэвгэнт надаа ийм бодол орж ирж байгаа. Тэр бодол нь юу вэ гэсэн чинь зэрэг те хүний гараар надад зориулаад хийчихсэн энэ хоол ямар гоё амттай юм бэ гэд бодох төдийд би бүр ингээд уйлаад нулимс ингээд өөрөө огшоод цаанаасаа тэгэхээр зэрэг би юу гэсэн бэ гэхээр зэрэг олдож байгаа хоолндоо өнөөдөр идж байгаа өнөөдөр надад байж байгаа бүхэндээ талархах гэдэг юмыг би орхигдуулсан байгаа байхгүй юу. Түүнээс хүмүүс заримдаа тэгдэг штэ эмнэлэг совилал хаана эдийн тийм газруудаар хандаад явахаар мөнгөний төлцөн байж хаа та нар тэгсэнгүй гэдэг хандлага гаргадаг тийм үү. Тэгэхээр зэрэг тийм хандлага гаргаад байж байгаа тэр хандлага буюу одоо чамд байж байгаа тэр мэдрэмжээ чи ойлгоогүй, анзаараагүй, тэрнийг хувиргаагүй тохиолдолд тэр одоо гидс дүрхч байдаг юм уу? Хоол нь орохгүй байх ч байдаг юм уу? Эсвэл тэр хоолноос хордлого авдаг ч байдаг юм уу? Харшил өгдөг ч байдаг юм уу? Ийм одоо дараагийн бидээр чинь мэдрүүлэх одоо шийтгэлүүд гэдэг. Тэр ирдэг байгаад байгаа байхгүй юу? Тэгээд тэр талархал бүр цаанаасаа ингээд огшоод те миний төлөө надад зориуллаад те энэ олон хүмүүс ажиллаад ингээд байж байгаа соёлд би өөртөө зориуллаад өнөөдөр хүрээд ирсэн. 50 хэдэн наснда нэг ч удаа өөртөө зориулж ар шан совилол эмнэлэг домлого те нэг ч тийм зүйлийг хийж үзээгүй, хийж яваагүй. Тэгээд анх удаа өөртөө зориуллаад ирчгээд энийгээ би те өөртөө шингээж чадахгүй сууж байгаа юм биш үү? Энэ хүмүүстэй надад зориуллаад энэ хоолыг ингээд бэлдээд аяглаад тавьж байгаа нь юу юм бэ гэсэн чинь зэрэг яг ингээд огшоол тэгэл нулимс зилэгнэл ирж байгаа байхгүй юу. Тэгэд би нөгөөхөө бодож талархаж бясалгаж тэгж сууж исэн нэг мэдсэн миний тавхтаа бол дүүрсэн байсан. Дүүртэл нь идсэн. Тэгэд би түрүүний нөгөө хоол идэхийн өмнөх тэр затгалан мэдрэмжтэй тэр нэг хотоод гидсэн тэр цанхаас нь тэр мэдрэмж нь дахиад дүүрэн тавг хоол дээрэс нь нэг аяга аарц уучгаад байж хахад чинь
нөгөө дүүрэн мэдрэмж чи байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ бүгд бид нар мэдрэмжээрээ энэ бүгдийг ингэж зурж явдаг юм байна. Тэгэд яг вөхөр бид нар нэгдүгээрт анзаарна, хоёрдугаарт яг мэдрэмжүүдээ танина. Мэдрэмжүүдээ таньсны дараа тэрнийг хувиргана. Ингээд ирэхээр чиний ардалд яг чамд өгөгдөх тэр бэлэг чинь юу ч байж болно тэр нь. Над чиг те тавг хол идээгүй байж захта дүүрэн мэдрэмжтэй цатгалтаад байсан хүн чинь яг эцсний дараач гэсэн нөгөө гидсний цанхаа нь арилаад явчихж байгаа нь би тэр яг эмчилгээний тэр хоолыг би эцснийхээ үр дүнг хүртээд нөгөө цатгалтаад цанхаагаад исэн арилаад идэгрээд явчихж байгаа байхгүй. Сонирн байгааз. Тэгэхээр зэрэг бид нарын энэ мэдрэмжүүдийг гаргаж, танихын таньж, хувиргах нь би өөрийнхөө одоо жишээлбэл өнөөдөр би энэ шаргалжуутай аршаан сувилалд 7 хоног те гидсэн цанхаагаад хоолны идэж чадахгүй ингээд байж ах уу? Эсвэл одоо эхнээс нь ингээд засаад би энэний үр шимийг бидээ шингээх үү гэдгийн алхмыг нь хийчихэд байж байгаа гэсэн үг байна. Тэгэхээр би өнөөдөр энэ шаргалжууд гэдэг аршаан сувилал дээр байх 7 хоногийнхоо хувь тавиланг би төрөлөө зурчиж гин гэсэн үг байна. Тэ яаж хандах вэ? Яах вэ? Тэгэд энэ уул усаар яваал ингээд байхаар зарим хүмүүс нь хамаа намаагүй л юу яах юм. Зарим нь их залбирчсан аршаа маршаа ууж байгаа нь, зарим нь их залбирчсан тэгээ маань мэгзмээ уншаал аршаа маршаанаа хүртэж байгаа харагдах юм. Тэгэхээр зэрэг хүн болгон яг тэр үйлдэл хандлагаараа яг өөрсдийнхөө хувь тавиланг зорж байгаа л гэсэн үг. Хувь тавиланг зорж байгаа. Тэгэхээр бид нар өдөр болгон бүр өдрийн үйлдэл болгон дээрээ, бодол болгон дээрээ, үйлдэл болгон дээрээ дээрэс нь үйлдэл гэдэг чинь одоо уух, идэх, бодох, сэтгэх, хийх тийм ээ. Алхах, гიშгэх. Тэгээд яг туслах, дэмнэх, уурлах, гониглах энэ бүгд чинь яг үйл өгнөд штэ. Үйлдэл бүхнийг зурж идэг. Тэгэхээр энэ үйлдэл бүхэн нь ямар үндэстэй, хаанаас ямар одоо сайн сайхан зүйлийн төлөө зурагдаж байгаа вэ? Хийгдэж байгаа вэ? Бид нар сайн сайхан зүйлийн төлөө гээд хийж байгаагаа ардалтаа, итгэл муутай, айдастай нөгөө яг сөрөг мэдрэмжүүдээрээ хүрээлүүлж чад хийхээр зэрэг ажил үйлсийн бүтэмж. За одоо нэг 8 арилжаа юу гэдгийг хин нэгэнтэй нэг дом ажил төслийн тохироо хийх гэж гин гэрээ зурх гэж гин гэж бодоход догдолтгүй хүн байдаггүй тийм үү? Бүгд догдолдог. Тэгтээ тэрний цаана итгэл байна уу, айдас байна уу гэдгийг анзаархаас л тэрний бүтэмж шалтгаална. Хэдийгээр чи дотроо айдастай ч гэсэн гаднаа айдасгүй зоригтой тийм дүр эсгээд байхад чиний тэр дотоод айдас чинь нөгөө хөндлөнгийн буюу нөгөө талд байж байгаа хамтран ажиллах гэж байгаа, гэрээ зурх гэж байгаа тэр хүмүүст, тэр компани, тэр ажилчид юмд яг зүгээр л үнэртчихэдэг. Тэр үнэрийг чи өөрөө төрүүлээд үнэртэж сурах хэрэгтэй гэдгийг л хэлээд байна. Чи өөрөө мэдэхгүй байгаа учраас л тэнд яг үнэртэх шансыг өгöd байгаа байхгүй. Тэгэхээр тийм итгэл муутай, айдастай тийм шансыг барьж аваад үнэртчихсэн гэрээ зуралт буюу төслийн тохироо юмнууд чинь яг бүтлгүүтлэр дуусна. Энэ нь яг эдийн засагт нөлөөлнө. Ялгаа ахгүй эмчтэр ороод үзүүлсэн ч гэсэн энийг ингээ хэлчихвэл яана намайг хавдартаа гэд хэлчих үү те. Боли энэ зовлонгой ч гэсэн тооцохоо боли. Энэ өвдөлтөө ч гэсэн хэлэхэ боли. Үгүй бол хавдар гэдэг нэг нэр сонсоо тэрнээсээ исэн болно. Тэгж харцдаг ханддаг хүмүүс байдаг шүү дээ те. Тэгэхээр яг тэр мэдрэмжээ барьж авч хандлагаа өөрчлөхийг хэлээд байгаа. Тэгээд хувь тавилангийн зураач гэд манай энэ хөтөлбөр яг зүгээр жирийн нэгэн онлайн сургалт биш. Бүхэл бүтэн чиний амьдралыг, чиний эрүүл мэндийг, чиний одоо үр хөөхд, хань ижил, ах トゥ хамаатан садантайгаа харилцах хандлага
хандлага болоод одоо харилцааны тэр асуудал бэрхшээлүүдийг бүгдийг нь шингээсэн. Тэр ч битгий хэл чиний бизнесийг чамд чи бизнестэй хэрхэн хандаад байдаг чинь хүртэл яг онцлох олон янзын тестүүдтэй. Чи өөрөө өөртөө хэрхэн хандаад байдаг чинь. Чи бусад хүмүүсийг хэрхэн ойлгоод байдаг чинь цаана бүгдээрээ учир жанцантай байдаг. Энэ бүгдийгээ тодорхойлох тестүүдийг шингээгээд өгсөн. Тэгээд яг зөвхөн эрүүл мэнд чинь шийдэгдээ зогсохгүй яг чиний амьдрал оронгоор өөрчлөгдөнө. Чи хадгаламжгүй байсан бол хэдхэн сарын дотор өчнөө 100 саяыг одоо хуримтлуулчихсан хадгаламжтай болно. Чиний ажил үйлс чинь зүгээр л бодохын төдийд бүтдэг тэр хувь тавилангийн зураач болгох ийм одоо дасгалжуулалтын хөтөлбөр байгаа. За бодит амьдрал дээр ерөөсө биеэр суралцдаг. Яагаад гэвэл өдөр тутмынхаа кейс дээр өглөө босоод ирээд нөхөртөөгөө хандж байгаа хандлага харилцаа, нөхрийн чинь чамд илэрхийлж байгаа хандлага харилцаа, эсвэл хүүхдүүд чинь, эсвэл ажлын газрынхан чинь энэ бүгд дээр эсвэл одоо чиний өнөөдөр яг чиний данс чинь хасах руугаа орчоод зээлээ төлөх гээд нөгөө хоолоо дээр утга толгоно гэд ярьдаг штэ тий. Тэр байж байгаа бүх байдлууд чинь сорилт болж орж ирдэг. Чи цаашлах тусам сорилт чинь улам хүчтэй, зоригтой, улам одоо чамайг дараагийн шатанд нь гаргах тийм сорилтууд ирдэг. Тэгэхээр бид нар юу гэж юу ядгүй дараагийн сорилт ирлээ гэж баярлаж хүлээж авахын оронд бид нар би ягаад зов дуустгүй юм бэ? Хорвоо чи хүний зовлонгоор одоо хооллож цадаагүй юу гэдэг гоншгонсон хандлагыг илэрхийлдэг тийм ээ. Тэгэхээр энэ бүгдийг бид нар сорилт гэж хүлээж аваад явхад сорилтыг дандаа давж гарч идэг. Энэ давалт болгоны ардтал дээр чиний өсөлт байж идэг. Чиний хувь тавилан дээшилж зурагдчихэдэг. Тэгснээр бүр сонирхолтой хэлэхэд энэ сорилт болгон чинь чиний сүнсний сорилт. Чиний сүнс чинь дээшигээ хөгжих гээд одоо бүх юм чинь гацаанд орцсон. Мөнгө чинь өсөхгүй, хүүхдүүд чинь үгэнд орохгүй, за гэртээ байдгууд нь гэрээ цэвэрлэхгүй, хоолоо хийхгүй, тийм ээ, хайгаа угаахгүй. Нөхөр чинь үгэнд орохгүй, эсвэл хүүхэн дагаа явчихна, эсвэл архиугаа явчихна, эсвэл найз нөхөд энэ төрөгээ чамд анхаарал халамж тавихгүй ч байд юм уу. Тийм ээ. Ийм байдлаар энэ бүгд чинь сорилт болж орж ирж байгаа. Энэ бүгдийг давснараа чиний сүнс чинь хүчрэхэгжиж, чи давхар хүчрэхэгжиж дараагийнхаа шатандаа гарах гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг даваад өгөөч ээ. Энэний дараа дахиад чамд гоё юм байна гэдэг юмнуудыг л илэрхийлэх гээд байгаа. Тэгэхээр зөндөө олон тохиолдлууд байж байгаа тий. Өөрийнхөө хувь тавилангаа зураад эхэлснээрээ тий. Нөхөр хүүхэд нь эсвэл одоо эхнэр нь ах дүүнэр нь бүгдээрээ тэр хүнийг нөгөө сонсогдох гээд орилоо та нар намайг сонсохгүй байх тэнийг юм уу гэд аашлаад орилоод ингэж бийж идэг хүн маань зүгээр л нэг мишэхтүүдэд бүгд тэ сонсоод туслаад би тэрний чинь тэгээ би эний чинь ингээ тэ энийг би яаж хийвэл гэд чи бүр аль хэзээний зөвлөгч энэ болчихсон ийм хувь тавиланг чи өөрөө ч мэдлэхгүй зурчихсан байдаг. Тэгэхээр манай энэ хувь тавилангийн зураач хөтөлбөр хинт тохиромжтой бай гэхээр зэрэг ерөөсөө өөрийн мөн чанараа таних гэж байгаа. Өөрийгөө болон өөрийнхөө сүнсний өгөгдөл энэ орчлон ертөнцид чи юуг бүтээж хэн байж хэн болж цаашид сүнсээ болоод өөрийнхөө хөгжлийг өсгөх гэж байгаа. Тэр бүгдийг ойлгох гэж байгаа. Тэр ойлгохыг хүсэж байгаа тийм хүн. Чиний дотоод нууц гэдэг чинь үндсэндээ дотор хүн буюу чиний нөгөө сүнс өвгдээцэн чи өгөгдөл чамтай хамт орчлон ертөнцөөс бууж ирсэн тэр даалгавар тэрнийхээ нууцыг нээж
Тэгээд яг хуу өнөөдрийнхөө энд амьдарч байгаа энэ дэлхий за бүр дэлхийгээ байг гэхэд те хамгийн жижиг нэгж болох чиний гэр бүл тэгээд хамт олон ураг садан тэгээд яг хуу Монголынхоо салбар тэгээд нийгэм энэ бүгдтэй цаашилбал дэлхийн ертөнцид чамаар дамжиж ямар өөрчлөлт ирэх ёстой. Энд чи өнөөдөр нөгөө юу гэдэг штэ зөв хүний үйлдэл дандаа л хинч хараагүй байсан гэсэн зүйл байдаг гэдэг нэг үг байдаг штэ тий. Тэгэхээр зэрэг чи хүнд харагдах гэж энэ үйлдэлийг хийгээгүй. Ерөөсөө өөрөө өөрийгөө тодлох гэж, өөрөө өөрийнхөө сүнсний өгөөгдөл даалгаврыг биелүүлэх гэж энэ үн цэнээ тодруулах гэж, үн цэнээ яг хуу дээд түвшинд гаргаж таниулах гэж энэ үйлдэлийг хийж байгаа гэдгээ ухамсарлаад хинч хараагүй байсан гэсэн, хинч чамайг магтахгүй байсан гэсэн өөрөө өөрийгөө хөгжүүлэх энэ үйлдэлийг хийхийг хүсэж байгаа. Би энийг чадна гэдэг өөрийнхөө итгэлийн саваа дүүргэхийг хүсэж байгаа. Хүн болгонд зориулагдсан. Тэгэхээр зэрэг өнөөдрийн энэ хинт тохиромжтой вэ гэдэг энэ боодод чамд хүрч чадчихвэл нэрээ би гэд бодогдоод орж ирж байгаа л энэ хөтөлбөр чамд зориулагдсан гэсэн үг. Тэгээд заримдаа юу яадаг? Уржигдэр би нэг 2 найзтайгаа өдөр 2 цагт уулзаад шөнийн 12 цаг хүртэл битгэд яг энэ сүнс энэ өгөгдлийн тухай яриа хийж байгаа байхгүй юу? Үндсэндээ бүтэн 10 цагийн турш ярихад бидний яриа зогсохгүй байсан. Тэгэд байжсэн чинь 9 өнгөрөөгд манай дүү юу яаж байгаа юм? 9 өнгөрөөгд манай дүү намайг надтай ирж уулзах гад намайг авах гад бид нарын араас ирж байгаа аахгүй. Ирэх замдаа шоргож унаад өвдгөө шалдлаад гарынхаа алгыг шалдлаад ёо ингэж явж байхаар буцаа гэрлүүгээ явдсан билүүгээд амар өвдчлөө гэсэн хурж ирж байгаа. Тэгээд 9 цагаас 12 цаг хүртэл тэр бид хэдийн тэр одоо сүнслэг яриатай хамт байж чадж байгаа аахгүй. Байж чадж байгаа. Тэгээд хүндлэн сонсогч ийн нөхөр ерөөсөө хөндлөн биш. Би бүр өстө шоргож унаа ирсэндээ баярлж гин гэж байгаа аахгүй. Тэгэхээр яг тэр шургаж унж байгаа буцаад гэрлүүгээ явъя гэдэг тэр бодлыг төрүүлж байгаа тэр саад болвол нөгөө давах ёстой сорилт чинь аваад байгаа байхгүй. Хэрвээ тэр манай дүү шургаж унаад гэрлүүгээ буцаа явцсан бол тэр гой алчиг яриануудыг сонсож нөгөө сүнснийхээ төвшинг өргөж чадахгүй байсан гэсэн үг. Тэгээ буцаа явж байхдаа одоо гайгүй болцсон. Би тэгээд нэг юу ячаа за энийг уучих тэгээд гайгүй болно. Буцаад хоёлаа явж байхдаа яасан чинь манай нэг дүү их нэртэйгээ хамт заслаа хийлгэх гэж явж байгаад заслаа хийлгэх гэж явж явах замдаа их нэртэйгээ хэрэлдээд заслаа хийлгээгүй буцаа явцсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр сорилтоо давж чадаагүй. Тэгээд тэрнээсээ хойш ерөөсөө 14 хоноогүй борхон болцсон. 14 хоноогүй борхон болцсон. Тэгэхээр манай нөгөө нэг дүү маань болохоор зэрэг яаж ийн сорилтоо давж чадаагүй бүр яг амь насаараа төлсөн байгаа байхгүй. Тэгэхээр энэ сорилт ерөнхийдөө жижиг асуудлуудаас өксүүлээд амь насанд чинь хүртэл яг толтол сорилтыг үзүүлдэг гэсэн үг. Тэгэхээр сорилт болгоныг давах нь бид нарын хувь тавилангаа зурж байгаа хэлбэр мөн гэдгийг хэлэх гээд. Тэгээ буцаа явж байхдаа наа чи сорилт байхгүй юу? Чи сорилтоо даваад харин хурж ирээд гоё яриа сонсоод гоё байлаа штэ гэд. Хоёлоо тийм яриа болсон чинь манай нөгөө талигч сорилтоо давж чадаагүй те гэд. Манай дүү санаж ирээд ярьж байгаа байхгүй. Тэгэхээр яг сорилт болвол бид нарыг маш хүнд хэмжээнд хүртэл тэгээ эмнэлэг рүү явж байгаад ямар нэг асуудал гараад буцаад явцдаг ч байд юм уу тийм ээ. Эсвэл нэг сайн үйлийг өөрийнхөө төлөө хийх гээд явж байхад те машинтай мөргөлдөөл за нөгөө асуудал өнгөрсөн одоо боли энэ машин энэ даатгал нөгөө асуудлууд нь бодогдоол цааталт нөгөө зорж исэн зорилгоо
орхиод явж хахад цааталт нь яг нөгөө хийх ёстой юм чинь хүндрээд явж идэг гэсэн үг. Тэгэхээр энэ бүгдийг давж чадах зүрх сэтгэлийн хүч чамд байгаа гэдгээ ойлгож бид нартай хамт бүтэн жилийн турш энэ сорилтуудаа давж өөрийнхөө хүчийг ойлгох, өөрийнхөө хүчийг мэдрэх, өөрийнхөө хүчинд итгэх тэр итгэл манай хөтөлбөр дотор байгаа. Тэгэд бэлгийн мэлмигээ нээх буюу одоо урдчлаад өөрийнхөө болоод өөр хүүхдүүдийнхээ өөр бусдын асуудал проблемуудыг чи төрүүлж харж чаддаг. Нэг өсөнтэй чиний бэлгийн мэлмий нэгдснээрээ чи эд шидтэй юм шиг л болно гэсэн үг. Чиний амьдралд эд шид үүрлэж орж ирж байгаа юм шиг болно гэсэн үг. Тэгэхээр амьдралд өөрийн байр сууриа батжуулна. Одоо нөхөр чинь чүгэнд орохгүй, хүүхд чинь чүгэнд орохгүй ийм байгаа болвол эцэстээ чи яг нөгөө хүндлэлийнхаа хатан сэнтийг сууна гэсэн үг. Тэгэд бүгд яг чамд хайраа илэрхийлдэг болно. Чиний төлөө санаа тавьдаг болно. Чамд цай чанж өгдөггүй байсан хүн цайгаа аяглаад чиний урталд яг хүндэтгэлтэйгээр барьдаг жишээлбэл те. Зүгээр л энэ бүгд нь яг захын жишээ байхгүй юу? Тэгэд өөрийн хувь тавилан болон амьдралын жолоогоо өөрийн гараараа зурж эхлэхийг хүсэж байгаа хүн бүхэнд зориулагдсан гэсэн үг. Гоё юм уу те? За яагаад оролцох хэрэгтэй вэ? Гүлнараа маань ярих уу? Окей. Энэ слайдыг шууд нэнгүүтээ энэ зургийг харж гин үү? Тархины зураг, зүрхний зураг миний нүдэнд шууд тусч штэ. Энэ зураг тавьснаа ч би мартцсан байна. Тэг. Яагаад оролцох хэрэгтэй юм бэ гэхлээр амьдрал дээр зөв л амьдралын бодит жишээ хүн болгонд байдаг жишээ учраас л хэлж байгаа гэсэн. Өдөр тутамдаа тархи зүрх хоёр маань ингэж нэг нэгээ үгүйсгэж идэг. Өдөр тутамдаа шүү. Бүр цаг минут юм хийх болгондоо тэгдэг бүр. Тэгэхээр тархи гэдэг эрхтэн маань бид нарыг хамгаалах зориулалттай. Зорилго нь үүрэг нь бүр тархи маань бид нарыг хамгаалж идэг. Бид нарын хідэн үеийн өвөг дээдсүүдийг хамгаалсаар ирсэн. Тэ? Харин одоо тархины цаг үе нь дуусаад жоохон бууж өгөх үе ирчээд байна. Бомбын эр эхэлснээс хойш. Тэгэхээр одоо зүрхээ сонс, анзаар, мэдрэмж, анхаарал юу гэж хэлээд байгаа бүх зүйл бол ерөөсөө л зүрхнээс гарч байгаа. Учир нь энэ дэлхийн одоо дээдсүүдийн одоо бурхтуудын хийж байгаа үйлдэлтэйгээ холбох юм бол бид нар өмнө ерөөсөө л тархиныхаа хүчээр хүчлээд өөрсдийгөө зовоогоод тэгчч болохгүй, ингэчч болохгүй гэд байнга л хайрцагт хийсээр л ирсэн. Одоо цаг нь болцсон. Тархиндаа одоо чи минь амраа гэдэг цаг хугацааг амралтыг өгөх цаг нь болцсон гэсэн үг. Одоо зүрх буюу мэдрэмжээ сонсож, зүрхээ аргадаж, зүрхээ сонсож, уйлж агавал юундаа уйлсан битээ гэж хэлэх чадвартай болох цаг хугацаа ирсэн байна. Тэрнээс биш уйлж болохгүй. Өгснээ чи уйлаад байгаа юм. Ус нь үдлээд. Муу яртай юм. Гэдэг үгийг бид нар багасаа сурж өссөн шүү дээ. Тэ? Үгүй. Одоо энэ зүрхээ хамгаал. Зүрхээ тайтгаруул. Зүрхээ аргад. Ингэснээр хувь тавилангаа бид нар зурнаа гэсэн. Тэгэхээр энэ тэнцүү болгоно. Хуучин тархи маань зүрхийг агуулдаг гэсэн бол одоо зүрхэндээ тархийг агуулуулах гээд энэ дэлхий бүхлээрээ өөрчлөгдөж байна. Дэлхийн ертөнц өөрчлөгдөхэд хүн төрөлхтөн бид нар ялгаа байхгүй, ховсон өөрчлөгдөх ёстой болчиход байна. Хэрвээ
яг энэ нийгмээ дагаад хувьсаж өөрчлөгдөхгүй бол саяных шиг те хин нэгний хараат болчихж байгаа гэсэн үг. Тархины хараат болж байгаа. Тархи маань бид нарыг айдсан дотроо багалзуурдаад бариад байгаа байхгүй юу? Чи айж амьдр, ичиж амьдр гэд тэ. Муу юм хийгээгөө гэж бид нар яагаад ичиж амьдрах хэвтэй юм тэ? Одоо энэ зүүм дээр орж ирсэн лайваараа сонсож байгаа хүмүүс маань байгаа бол тэ таад маань бит хоёрынхоо оронд одоо ингээд шууд лайв хийгээд гэвэл хичмээрийн юу ярихын санаа зовморын гэж хэлж иж магадгүй. Тэгвэл энэ дуу хоолой жинхэнэ та биш. Таны айдсанд баригдсан сүнс чинь яриад байна. Дотроос чинь гэж ойлгоорой. Энэ бодит жишээ. Ингээл өөртөөгөө энэ юм биш, энэ юм биш. Эднэрийг ингээ хувиргаад одоо жинхэнэ нөгөө нэг зүрхээ бөөцөлөх цаг нь болцоод байгаа байхгүй юу? Бид нар өөртөөгөө саяных шиг те хайрлах цаг нь болцсон байна. Гүлнараа боодноо одоо тий чанга одоо тий хүмүүжлээрээ аав ээжийн хүмүүжлээрээ тэдэн жил өсөөд хүмүүжсэн. Одоо чи өөрийгөө хайрлаатгаач гэсэн чинь нөгөөдөг чинь хайрлахгүй ахаар нь яаж ийн үү? Ингээд өвчнөөр нь бариад байгаа байхгүй юу? Яг энэ зүйл. Тэгэхээр зүрхээ хайрлаад өг. Өөрийгөө хайрлаад өг гэдгийг л заах гээд байгаа юм. Уг нь арга замуудыг ингээд сурчих юм бол амархан байдаг. Цаг хугацаагаа товчилдог. Хэдэн хоног сар жилээрээ ирч хүч энерги барах шаардлагагүй болно гэсэн үг. Тийм ээ. За тийм. За ингэхийг хүсэхгүй байгаа бол та оролцох ёстой юм байна л гэж ойлгож болно. Тэгэхээр өөрийн гэсэн асуудлаа шийдэж, тий ажил мэргэжил болон бизнесийн баттай амжилтанд хүрч үзхийг хүсэж байгаа бол ямар нэгэн зүйлийг хүн хийгээл чадаад мэдээд тэ өөрөө ингээд за би хийж чадсан шүү гэдэг мэдрэмжийг авсан үедээ бид нарын зүрх баярлж идэг байхгүй юу? Зүрх хайрлагдсан мэдрэмжийг авдаг гэсэн үг. За танд нэг л юм болохгүй байгаа тий. Гэхдээ яг тэр нь юу юм бэ гэдгийг мэдэхгүй. Мэдсэн ч гэсэн чадахгүй. Энэ тодорхойгүй, замбраагүй асуудлууд араасаа танд л тохиолдоод байгаа юм шиг тий. Бусад хүмүүсийг харахаар тий сошиал дээр харагдахаар хамгийн гоё дээр нь тавиад хамгийн гоё бодог, хамгийн гоё хувцснуудаа өмсөд гоё харагдаад нэг аз жаргалтай байгаа юм шиг харагдаад та болохоор гэртээ тий муухай сарайлаад сууж байгаа юм шиг санагдчихж болно. Гэхдээ тэр нь та тийм гэсэн үг хүртөөсөө биш. Та уучраа л болохгүй юм. Мэдхгүй байгаад байна. Мэдхгүй байгаа зүйлийг хүн мэдээд хийчихэр чинь тэр зүйлийг хинч хизээч хаанч хулгайд алдахгүй. Нөгөө тий хинч булаацалтахгүй. За нөгөө талаар одоо гадаадад тий олон жил болсон ч цаашдаа яахаа мэдэхгүй гацсан байдалд байгаа бол ихэнхдээ гадаадад амьдарч агаад Монголд ирэхээрээ тий Солонгост, Японд байж агаад Монголд ирэхээрээ юу хийхээ мэдхээ болчдөг. За нөгөө хураасан хідэн төгрөгөөр байшин цаа аваад тэгээд нэг машинтаа орлол тэгээд ямар ажилд орох юм бэ? Намайг ямар газар, ямар байгууллага намайг ажилд авах юм бол бүү мэд. Нэг байгууллагад орсон ч гэсэн удаан тисэхгүй. Яагаад байгаагаа өөрийгөө ойлгохгүй, тий? Тасан зогсож чадахгүй. Байгаа нь тэр газар нь хоосон хүндий, тий? Өөр газар байгаадаа биш. Энэ нь тухайн хүн өөр өөртөөгөө нэгдэж чадахгүй байгаагийн илэрхийлэл. Нэг жишээ байдэн штэ. Юу гэдэг? Одоо тий таныг хэн бэ гэдгийг шалгахын тулд та ямар чадвартай гэдгийг шалгахын тулд та өөрийгөө тий элсэн сүлд
аваачаа тавьсан ч гэсэн та тэнчэнээс амьдралыг босгож чадах чадвартай байна уу гэдгээр чинь таны үн цэн чинь үнэлэгддэм аа. Монголын тэрбум баян байсан ч гэсэн ядуу гуйлгчин хоёрыг элсэн сүлд аваачаад тавихад тэр хоёр хүн яг энэ махан би, энэ сүнсэн би биеэрээ тэр элсэн сүлд хэрхэн амьдрах вэ гэдгээсээ тэр хоёрын үн цэн нь шалтгаалдаг гэдгийг хэлээд байна. Та чадах уу? Яг энэ үедээ. Тэгэхээр яах нь? Нөгөө 13 дугаар зууны үед чинь одоо дайн байлдаан 45 онуудад 42 45 онуудад чинь дайн байлдаан болж исэн шүү дээ. Бүх улс гүрнүүдээс цэрэг татлага болж исэн. Өнчин өрөөсөн эмэгтэй хүүхдүүд л үлдчихсэн. Бид нар бүгдээрээ л түүхэн мэдж байгаа. Тэр үедээ тэр хүмүүст одоогийнх шигэ ийм AI бүх технологи хөгжсөн үе биш. Том одоо нөгөө буу зэвсэг юу байдаг ч үлээ тийм л байсан. Тэгэхэд тэнцээ юу ч байгаагүй. Байгаагүй үедээ ялгалтыг хэн байгуулж чадсан юм бэ? Гэдгээрээ ялгагдаад байгаа хгүй юу газар орныг 3 сая хүн ам бэжж ийм том газар нутгийг эзэмшээд авсан биш үү? Энүүгээрээ монголчуудын үн цэн нь оршоод байна. Тийм бааз. Үүгээрээ бид нар бахархдаг гэсэн үг. Тэгэхээр хувь тавилангаа бүтээх гэдэг бол өрөөсөө л амьдралаа хайрлаж сурах үйл явцыг л яриад байна. Тэрнээс биш бурхны хийх ажлыг хийх гэсэн үг биш. Зарим маань тэгж бодоод идэг. Үгүй. Энийг яг хөрсөн дээрээ буугаад өөрийнхөө дотгошоогоо л өнгөе. Чи өөрийгөө хэр хайрлаж байна вэ? Өөртөө хэр зөвлөн байж чадж гин вэ? Өмнөх 30 40 50 жил тархиараа нухлуулад ирсэн амьдралын дадлыг чи хэд хоногтой өөрчилж чадах хүчтэй байна вэ? Байх боломжтой. Гэтэ заримдаа унамаар. Гэтэ гоё. Уйлаад босоод ирэхэд гоё ит. За. Ямар ч хэсэн тархиндаа тэгж ингэж бацуулаад амьдрахаас гоё. Одоо бид нарын бага насны амьдрал штэ. Тэр тархиндаа бацуулж исэн үе чинь. За цаашдаа боловсрал мэдлэг, ажил, амжилтын замаа зөв сонголтоо яаж тогтворжуулахаа болон стрессгүй амьдрахаа мэдхийг хүсэж байгаа бол мэдхгүй зүйлийнхаа төлөөсийг төлж зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Бид нар угаасаа нөгөө мэдхгүй зүйлийн төлөөсийг л төлдөг юм билээ. Угаасаа л тэгдэг. Одоо энэ нөгөө сошиал дээр ч гэсэн ялгаа байхгүй. Одоо энэ Zoom-ыг авж байгаа Canva-г одоо мөнгө төлж авж байгаа, чатботыг мөнгө төлж авж байгаа. Ингээд интернетийн орчинд ажиллаж чадахгүй бол тэнцээ гадаадад бид нар мөнгө урсгаад байгаа байхгүй юу? Мөнгө урсгаад байна. Тэгэхээр мэдхгүй зүйлийн төлөөс нь маш өндөр байдаг. Царайгчдэр ч гэсэн яг энэ дээрээ зөндөө алдчихсан. Тэдэн доллар сар болгон төлнө, нөгөөдөх чинь нэмэгдээд идэг. Багсгаж мэдэхгүй. Тэгэхээр мэдхийн мэдээд авчихад энэ нь бид нарын амьдралыг хөнгөн болгоно уу гэхээс биш хүнд болгохдаггүй. Нэрээ тэрнийг мэдээд авсан. Тэр чинь бас л ерөөсөө өнгөрснөө цэвэрлэх байсан юм лээ шүү дээ. Тэгээд тэр зэрэг мөнгө хэмнэгдээд бид хоёр интернет орчин дээр буюу Zoom дээр үүссэн түүхээ юугаа цэвэрлэж мэдэхгүй. Тэгэл ингээд байсан чинь зэрэг 10 хэдэн мянга, 30 хэдэн мянга, 60 хэдэн мянган одоо юунууд болчихсон нөгөө бид нарын уулзалт болгоноос цугласаар агаад тийм одоо урилгуудын уулзалттай. Тэнгүүд өнгөрсөн үгээ одоо өнөөдөр
10 хүнтэй 5 хүнтэй уулзлаа гэхэд тэрнийгээ цэвэрлэхгүй нөгөөтг нь цуглаж явсаар байгаа 50 60 хэд болохоор зэрэг яг уу 60 мянга болохоор зэрэг их л мөнгө төлөөд байгаа байхгүй юу. Тэгэхээр өнгөрснийгөө цэвэрлээд ирэнгүүт чинь нөгөө их мөнгө чинь бүр бараг 11 нь байхгүй болсон шүү дээ. Йоо 11 нь одоо төлбөр болоод орж ирж байгаа жишээ нэ тий. Тэгэхээр зэрэг 100 евро одоо 100 евро 100 хэдэн евро байгаа гэд бодоход тий бид хоёр өмнө нь цэвэрлээгүйгээсээ болоод мянгадыг төлж исэн гэсэн үг аахгүй. 1000 гаруй ч юм уу тий нийлбэр дөнгөөр. Тэгэхээр зэрэг цэвэрлээд ирэхээр нөгөөдөг чинь нэг 100 50 60 70 80 дотор ингээд багтаад ирж байгаа. Тэгэхээр бид нар өнгөрснийгөө цэвэрлэхгүй байгаа нь бид нарыг дандаа ийм алдагдал төрөж идэг. Эдийн засгийн ч тэр. Энэ нь яах вэ гэхээр нөгөө л мэдхгүйгийн төлөөс байгаа байхгүй. Мэдхгүйгээсээ болж төлж байгаа төлөөс. Тэгээд бид нар эрүүл мэндэ ч гэсэн бодоод үзье. Тэ? Шинжилгээ хийлгээд яваад үзүүлээд асуугаад эсвэл одоо идэж уух юм дээр ингэн тэгнэ гэдэг ийм юмд одоо суралцаж мэдхгүй болвол эцсийн шатанд хорт хавдар болоод бүр өвдөөд бүр төвчгээ болоод тэгэд ирэхэр зэрэг хамгийн сүүлийн шат байна. Тэгэхээр яг бие хайрлна, бие төлжүүлнэ, бие зөв хариглаж өөрөө өөртөө хайртай байна гэдгийг л мэдхгүйгийн төлөөс нь яг хорт хавдар болчихж байгаа. Тэр нь угаасаа нөгөө шийтгэл нь болж орж ирж байгаа дараагийн чиний давах ёстой юу хамгийн том сорилт чинь олж орж ирж байгаа гэсэн үг байгаа байхгүй. Тэгсэн ч гэсэн хүмүүс давдаг, сорилтыг давдаг. Ямар хүн давдаг вэ гэхээр зэрэг эргээгээд дотгошоо өнгийгөөд цэвэрлэгээгээ хийсэн хүмүүс энэ сорилтыг давдаг. Дэлхий дээр сая хүмүүс байна. Хорт хавдрын 4-р шатаас эмчлэгдсэн. Өөрийгөө эмчилж гисэн жишээлбэл. Тэд яасан бэ гэхээр зэрэг дандаа дотгошоо өнгөж цэвэрлэгээл хийсэн хүмүүс байгаа. Өнгөрснийгөө өршөөсөн хүмүүс байгаа. Өнгөрснөөсөө өөрийгөө салгасан хүмүүс байгаа. Тийм хүмүүс. Тэгэхгүй одоо өнгөрсөө би одоо ингээд хорт хавдар цуссан. Энийний төгсгөл нь үхэл гэж бодсон хүмүүс бол яг үхэл алга болцсон. Тэгтээ тэр үхэж алга болоогүй. Дараагийн төрөл дээр дахиад сорилттойгоо учрна. Илүү хүнд сорилттой учрна. Тэгэхээр бид нар яаж гинэ вэ? Өнөөдөр өөрийнхөө хувь тавиланг илүү төгөлдржүүлж, илүү урагшлуулж явах нь яг дараагийнхаа төрөлд. Тэгээд яг бидний нөгөө үр удам гэж үхтэл үр харам гэж хамаг юм зориол зүтгээд идэг. Тэгтээ бид нар яг өөрсдийнхөө өнгөрсөн түүхээр нөгөө үр удмынхаа ирээдүйд аль хэзээний нөлөөлцсөн байдаг. Хашгичдаг ээжийн хүүхдүүд хашгичдаг л болдог. Архиудаг аавын хүүхдүүд архиудаг л болдог. Тэ? Гэр бүл дотроо тогтворгүй хэрэлтэй байдаг аав ээжийн хүүхдүүд бас л эхнэр хүүхэд аваад гэр бүлэн тогтворгүй. Тийм л байдаг. Тэгэхээр бид нар яг өнөөдрийн өөрсдийнхөө амьдралаар үзүүлж байгаа одоо үлгэр дуурайллаараа тэднийхээ амьдралд аль хэзээний нөлөөлцсөн байна л гэж. Нөлөөлж байдгаа л гэсэн үг. Нөлөөлж байдгаа л гэсэн үг. За тэгэд хөтөлбөр хаана хизээ болох вэ гэдгийг хэлээд цааталт нь ардталт нь нөгөө нэг юу насанд хүрсэн хүүхдүүдтэй ээжүүдийн хизээж төвчж болохгүй 5 үйлдэл. 3 нь миний стори дотор байж байгаа. Миний таймлайн дээр. Тэгэхээр манай хөтөлбөр бол ерөөсөө 100% онлайнаар явагдана. Хичээлээ үзээд 10 хоногтой нэг удаа уулзаад тэгэд Zoom аппликейшнийг ашиглана. Одоо яг ингээд ороод ирчихсэн Zoom дотор ороод ирчихсэн байж байгаа хүмүүс маань энэ Zoom-ыг ашиглаж чадчихна гэсэн үг тийм. Тэгэхээр чадахгүй байгаа хүмүүс маань энэндээ суралцсан чадахгүй гэдэг сорилтоо давна гэсэн үг. За тэгээд хичээлийн хаалттай групптэй Facebook хуудсан дээр
Тэн дотор 33 хичээл хадгалагдсан байгаа. Хичээл бүр нь дасгал ажилтай. Дасгал ажлаа уншаад шууд амьдралдаа хэрэгжүүлээд явна. Дасгал ажлууд нь чамааг яг уу өнөөдрийн амьдралын чинь төвшинг дараагийн шатанд нь гаргана. 100 уулзалт сард 2 удаа 2 цаг үргэлжилнэ. Тэгэхээр зэрэг сардаа 2 удаа 2 цаг гэдэг чинь 4 цагийг амьд уулзалтандаа зориулна. Тэгэхээр амьдралд чинь тийм их одоо юутай биш, хүндрэлтэй биш гэсэн үг. Өдөр болгон уулзаал эсвэл яг уу нэг уулзахаараа 5 6 10 цаг уулзаад ингээд идэггүй. Уулзалтын үед хүн болгоны асуултанд хариулж чиглүүлгийг өгч одоо гацаа төгжээ юу гэдгийг хаана юун дээр бологдлогдчиход байж байгаа дээр нь яг уу гаргалгааг нь хэлж өгдөг. Тэгээ элсэлт бол ерөөсөө өнөөдрөөс эхлээд бүртгүүлээд явж болно. Бүртгэлээ хийлэглэл бол яг уу групптэй ороод хичээлээ үзээд эхэлчихнэ гэсэн үг. Групптэй ороод хичээлээ үзээд эхэлчихнэ гэсэн үг. За тэгээд өнөөдөр үндсэндээ энэхүү хувь тавилангийн зураач болохын тулд чи өөрөө өөртөө ямар хөрөнгө оруулалтыг хийх ёстой юм бэ? Төлбөрөө 3 сарда нэг удаа төлнө. Нэг улирлын төлбөр нь 250 мянга. Тэгэхээр чи бүртгэлээ хийлгэж төлбөрөө хийж орж ирсэн тэр өдрөөсөө эхлээд чиний хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа 1 жил байна. Тэгэхээр яг уу үндсэндээ жилийн 4 улиралд 250-ыг төлөөд буюу сая төгрөгийн мөнгөнд үнэтэй хөрөнгө оруулалтыг чи өөртөө хийгээд бүтэн жилийн одоо амьдралаа өөрчлөх, өөрийнхөө хувь тавиланг зурах тэр боломжийг өөртөө олгож ийнэ гэсэн үг. Тэгэд одоо зөвхөн А, Б уншиж бичих нэг 10 100 мянган дотор нэмж хасах өржих хуваахыг заадаг 10 жилийн сургуулийн 1 жилийн төлбөр 10 хэдэн саяас давчаад байгаа шүү дээ. Үндсэндээ хэдхэн сарын 1 сарын 14 хоногийн эсвэл 3 сарын энэ төрлийн хөтөлбөрүүд хамгийн багадаа 3 сая 500-гийн төлбөрийн үнэтэй байгаа. Тэгэхээр тэр бүгдтэй харьцуулахад бол хамгийн бага хөрөнгө оруулалт. Үндсэндээ бит хоёр энийг одоо юу гэдгийг ашигын төлөө ерөөсөө хийгээгүй. Сүнснийхээ дуудлагаар зөвхөн одоо бодит түрүү ярьсан шүү дээ, нөгөө Zoom дээрээ, нөгөө Facebook дээрээ төлдөг тэр зардлыг л нөхөх хэмжээний бага төлбөртөөгөр одоо сүнснийхээ дуудлагаар хийж байгаа та бүхэнд оруулж байгаа бит хоёрын хөрөнгө оруулалт гэсэн үг. Хөрөнгө оруулалт гэсэн үг. Тэгэхээр зэрэг бүтэн жилийн турш яг уу сая төгрөг гэдэг бол хамгийн бага үнэ. Эндээс энэ хөтөлбөрөөс чи юуг болоод авах вэ гэхээр зэрэг эрүүл мэндийнхээ асуудлыг шийдэх арга замаа олж авна. Амьдралынхаа проблемуудад норж унаад сэтгэл санаа чинь доголдоод одоо юу гэдгийг те нойргүй хоноод зүрх чинь дэлсээ дарал чинь ихсээд идэг энэ асуудлуудаас гарна гэсэн үг. За эдийн засгийн асуудлуудаа шийднэ. Ямар одоо сэдвтэй ямар зүйлд чиний мөнгө урсаад идэм бэ? Тэр нь чамд ямар өгөөжүүдийг өгөөд исэн байна уу? Эсвэл өгөөжгүй урсаад алга болоод исэн байна уу? Гэдэг дээрээ дүгнэлт хийгээд явах уу? Өнөөдөр өөрийнхөө амьдрал дээр дүгнэлт хийгээд энээс чааш явах вэ гэдгээ чи зурж эхэлнэ гэсэн үг. Чи өөрөө зурж эхэлнэ. За хадгаламжтай хүмүүс нь хадгаламжаа илүү зоригтой, илүү олон талт болгоно. Хадгаламжгүй хүмүүс дор хаяж 3 төрлийн хадгаламжтай болж эхэлдэг.
За тэгээд хаалттай группт илсэн орсон өдрөөс эхлээд мөнгөний буцаалт гэж явагдахгүй. Яг тэгвэл тэр болтол чи шийдвэрээ гаргаад өөрөө мөнгөө төлөөд ороод ирсэн. Буцаамаар санагдаж байгаа тэр юу нь бол чиний сорилт байдаг. Сорилт. Тэгэхээр энэ сорилтыг хамтдаа давна гэсэн үг. Энэ сорилтыг давуулахын тулд буцаалт олгохгүй гэдэг. Хөшөөрөг орж ирж байгаа гэсэн үг. За тэгээд энэ дансны дугаарыг юу ягаарай? Скриншот хийгээд аваарай. Шийдвэрээ гаргасан хүмүүс нь 250,000 шилжүүлээд тэгээд элсэлтэй хийгээд Гүлнара Баядуулдаа гээд Facebook хуудас руу чатаар төлбөрийнхаа баримтыг илгээгээд тэгээд бүртгэлтэй орноо. Хөтөлбөртөө орно гэсэн үг. За. Төгсгөлд нь өөрчлөлт ханаас ч биш, яг эндээс, яг чамаас, яг өнөөдрөөс, яг чиний яг одоо гаргах шийдвэрээс эхэлдэг гэдэг энэ үгийг хэлээд өнөөдрийн танилцуулга вебинар маань өндөрлж байна. Нөгөө амлцсан бэлэг маань байгаа. Мэдхийг хүсэж гин үү? Мэдхийг хүсэж байгаа нь гараа өргөдөө. Эсвэл зүрхээ дардаа. Мэдхийг хүсэж байгаа нь зүрхээ дардаа. За. Бид өөрсдийгөө дандаа аврагчийн дүр тоглуулаад насанд хүрсэн хүүхдүүдэд хүртэл буруу зүйлд дадуулж, дасгаж ингээд идэх байна гэдгийг Оросын нейрофизиологч Наталья Бехтерова гэдэг эмчийн хэлснээр сүүлийн үед Наталья өөрийнхөө амьдрал дээр болоод өөрийнхөө өвчтнүүдийн амьдрал дээр тохиолдоод байгаа насанд хүрсэн хүүхдүүдтэй ээжүүдийн өөрийгөө золиослдог проблемуудын талаар багцлаад ингээд нэг 5 үйлдэлүүдийг гаргасан байдаг. Тэгэхээр насанд хүрсэн хүүхдтэй ээжүүд тэднэрт ямар үйлдэлийг зөвшөөрч болохгүй вэ гэд. Тэгэхээр нэгдүгээрх нь болохоор зэрэг насанд хүрсэн хүүхдүүд ээжийнхээ амьдралыг шүүмжлэх, дүгнэх, цэгнэх, дорд үзхийг ээж нь өөрөө зөвшөөрч болохгүй. Жишээлбэл таны амьдрал өнгөрсөн, таны нас ч нь хэтэрхий, таны үе өнгөрсөн юу гэдгийг те ийм хэлбэрээр ээжигээ дорд үзхийг хүлээн зөвшөөрч болохгүй. Хоёрдугаард насанд хүрсэн хүүхдүүд ээжигээ үнэгүй зарц мэтэр ашиглах, зарах, хүүхдүүдэд харуулах, мөнгө зээлж чад буцааж өгөхгүй байх, талархахгүй байхыг ээжүүд хүлээн зөвшөөрөхгүй байх хэрэгтэй. Энийг чи зөвшөөрөөд байгаа учраас тэр хүүхдүүд чамд энэ үйлдэлүүдийг гаргаад байна гэсэн үг. Гуравдугаарт юу байлаа нөгөөхөө мартцсан. За 3-ыг орхичих. Тэртээ тэргүй миний юун дотор байгаа. Рилс дотор байж байгаа. Дөрөвдүгээрт насанд хүрээд тусдаа гарсан хүүхдүүд эцэг эх рүүгээ утасдахгүй байх, эргэж тойрохгүй байх, удаан хугацаагаар холбоо барихгүй байхыг ээжүүд хүлээн зөвшөөрч болохгүй. Тэгээд ажилдаа байлгүй, ажилдаа хүн цаад болоод яах вэ энэ төр гэл манай бид нар чинь тэгдэг штэ.
Тэгэхээр дөрөвдүгээрх нь яах вэ? Эцэг эхтэйгээ холбоо барихгүй, удаан хугацаагаар утасдахгүй байх. Удаан хугацаагаар эргэж тойрохгүй байх. Удаан хугацаагаар эргэж санаа тавихгүй байхыг хүлээн зөвшөөрөхгүй. Тэр бүгдийг хүлээн зөвшөөрөөд байвал байдал буруугаар эргэнэ гэсэн үг. Дөрөвдүгээрт. 5 дугаарт гэр бүлтэй болоод тусдаа гарсан хүүхдүүд ээжигээ эхнэр нөхрийнхөө проблеманд эсвэл шүүгчээр, эсвэл шүүмжлэгчээр, эсвэл аврагчаар татан оролцуулахыг хүлээн зөвшөөрч болохгүй. Татан оролцуулахыг хүлээн зөвшөөрч болохгүй. Яагаад гэхээр зэрэг яг уу нөхөрт гараад тусдаа гарцсан хойноо манай нөхөр ингэж намайг зодоод, манай нөхөр ингэж арх уугаад алга болчлоо ч гэдэг юм уу. Тэгээд яг уу ээжээрээ нөхрөө загнуулах гэж байгаа ч юм шиг. Эсвэл ээжээрээ нөхрлөөгөө өглүүлэх гэж байгаа юм шиг ийм байдлаар ээжигээ шүүмжлэгч, шийтгэгч маягаар өөрсдийнхөө амьдралд татан оролцуулахыг хүлээн зөвшөөрөх. Та нарын асуудлыг би мэдэхгүй гэдгээ тов тодорхой хэлж байх хэрэгтэй байх нэ. Дараагийнх нь ямар ч үед төвчих гэдэг асуудлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Төвчээртэй хүлээх, уурлахгүй төвчих, хэлэхгүй төвчих, тэ? Мөнгөний чинь өгөхгүй байхад яах вэ? За яах вэ гэж төвчээд хүлээгээд. Төвчих нь хэдийгээр хайр юм шиг боловч хайр нь өөрөө үннээ хэлснээр үннийг хэлэх зоригтой байснараа яах вэ? Төвчхээсээ илүү хүчтэй байдаг гэсэн үг. Тэгэхээр насанд хүрсэн хүүхдүүд нь гэр бүл дотроо буюу эхнэр нөхөртөөгөө хүүхдүүдтэйгээ асуудалтай байгаа нь ээж чиний эрүүл мэндэд сэтгэл санаанд мууар нөлөөлдөг. Ягаад гэвэл нөгөө үхтэл үр харам гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр асуудлыг яах вэ? Өөртөө нь зохицуулж сурах, тэр асуудлыг сонсож, зууралдаж татгшаа орохгүй байх нь зүг. За тэгээд үлдсэн юу нь 2 ч биш бүр 3 ч болоо явчихв те. Тэгэхээр зэрэг төвчж болохгүй. Төвчээр хэдийгээр хайр юм шиг боловч яах вэ? Үннээ хэлдэг байх нь. Үннээ хэлэх зориг нь би мөнгөгүй болчиход байна. Миний мөнгийг өгөөдөх. Чи надаас 100,000-ыг зээлсэн. Банк одоо чамаас 10% хүү авдаг болвол нь чи надад 5% хүүтэй буцааж өг гэж яах вэ? Үннийг хэлэх зориг нь тэр хүүхдүүдийг илүү хүчтэй, илүү зоригтой, зоригтой болгоход нь нэмэр болдог байх нэ. Тэгэхээр зэрэг чамд ч ашигтай, хүүхдүүдэд чинь ч ашигтай байх нь. За ингээд би амлсан бэлгээ өглөө таалагдж гин үү? Яа. Гоё юм. Заримдаа аль нэг нь мартчихад ит шүү дээ. Ер нь бол тий. Ерөөсөө бол бодж л байх хэрэгтэй. Заримдаа сорилтууд орж ирнэ шүү дээ. Муу ээж нэр зүүн, муу эмээ нэр зүүн. Тэ. Тулаал явж байна да. За, асуух асуудалтай хүн байна уу манайхаа? Манай түрүүн буюу элзэн маань нэг асуулт асуусан шүү дээ. Миний баруун талын бөөр гэд. Баруун талын бөөр. За. Буюу элзэн ороод ирээ. Хоёлаа ярилцах.
Сайн байна уу? Орой мөндөө. За арай минь. За хичээлдээ таалан сууж тоглон сонссонд Баярлалаа. Харин тааж баярлалаа. Миний харин одоо нуруу бүр энэ баруун талын бүр ингээд өвдөж зөндөө удчихлаа зэрэгэд. За Яа, юунаас өвдөө хэр хугацаатай өвдөө? одоо бараг сар гар болж байна. Сар гаруй. Өмнө нь баруун бөөрч өвдөг байсан юм уу? Жоохон өвдөл исэн. Тэг жоохон өөрчлөлтөл байна гэдгсэн. Тэгээд сая би нэг манайх бас нэг гадаа ажил хийгээд нэг газарт ороод хашаа байшингаа янзлах га тэгэл жоон гадаа даалцсан юм болоо тэрнээс болоод өвчлөгийг бододсон чинь одоо сайн зүгээр болохгүй л нэг гадаа ажиллаад байгаа. Хойд ажиллаж байхдаа бол ингээ гайгүй хөдлөөл хар гайгүй. Тэг орж ирэл хөвчил маргааш носохтор л хэвээр амар өвдөд. Бөөр ажилласнаас өвдөнө гэж байхгүй. Бөөрөө штэ. Бөөрийн өвдөх сэтгэл зүйн шалтгаан нь болохоор айдас ид. Яг үнэн байхад. Би өгнө хэсэг айгүй гайгүй болцсон. Уг нь бөөр мөр өвдгөө байлаад айдасгүй болцсонгүй юм. Тэгээ одоо нөгөө машина барь явахаар айдастай болоод машина барьж чадахгүй жоохон ингээд нэг үе айдас орж ирдэг тийм тэр. Харин тэгэхээр зэрэг одоо энэ бөөр өвдөж эхэлсэн сүүлийн тохиолдлоос өмнө чиний амьдралд илүү их хүчтэй айцыг төрүүлэх ямар үйл явдал нөхцөлөд болсон бэ гэдгийг эргүүлж харна гэсэн үг. Гарцаар гараа явуулсан чинь нэг машин орж ирдээ ногоон гэрэл асч яхад ирээд мөрөгцөг байхгүй юу? Тэгээ тэрнээс хойш ерөнхийдөө жоохон нэг марцаар гаргаар айгаад нэг тийм одоо 15 6 дуу удаж чад уг нь удаж яхад гэсэн хөтлөнө гэл үе ингээл айдас орчирч тэрс болохгүй багт. Одоо тэгэхээр хоёлаа айдастайгаа ажиллана гэсэн үг. За яаж ажиллах вэ? Ганц тэр тохиолдлоос биш. Өөр бусад айдсууд ч гэсэн цуглаж жагаад өнөөдөр бөөр чинь чамд би чиний энэ айдсуудыг дааж дийлхэ болоод байна буюу үлзээ гэдэг мэдээллийг өгж байгаа гэсэн үг. Бөөр чинь өвдөлтөөр дамжуулж чамаг яхан айдастайгаа ажиллаач гэдэг мэдээллийг дамжуулж байгаа. Тэг ер нь би ч хараа гэдэг үсч нэрээ ил нэг харанхуй газар шүү дээ. Нэг орж морцоор орохтой харанхуй гэдэг тийм газараас бас айгүй хайдаг үссэн шүү дээ. Харин тий. Тэгэхээр чиний амьдралд ерөнхийдөө айдас илүү ноёрхож удаан явснаас л бөөр чинь одоо би энэ их айцыг чинь ачааллыг чинь давж цэвэрлэж дийлэхгүй нэ өнөөдөр. Тэгэхээр зэрэг одоо яах вэ? Махан би тэр бөөрөө өвдөхөөс өөр арга алга байна гэдэг л дохиог өгж байгаа. За тэгэхээр зэрэг өнөөдөр энэ одоо асуултаар би чамайг айцаас чинь гарах чинь гэж байхгүй. Яг тэр бүх айцаа чи нэг дор санахчгүй. За чамайг бүх айцаас чинь гаргана гэвэл энэ цаг хугацаа хэрэгтэй. Дээрээс нь чи хичээлээ үзэж айдастайгаа холбоотой ойлголтуудаа өөрөө дотроос ухах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр би нөгөө нэг танаас сургалтанд чинь бас суугаад айгүй сайхан болцсон байсан байхгүй нэг 90 хоногийн сургалтанд чинь одоо бас 2 3 жилийн өмнөө одоо тэгээд нэг хэсэг айгүй сайхан болцсон байсан. Тэгээд дахиад одоо бас ингэж дахиад тэгэхээр зэрэг чи тэр сургалтаа үргэлжлүүлээд өөрийнхөө амьдрал руу яг уу өнгөхгүй дахиад нөгөө намаг руугаа шигдсэн л байхгүй юу? За. Тэ. Чи нөгөөхийгөө тухайн тэр нэг 90 хоног дотроо хэрэгжүүлж байгаа л тэгэл тэрнээс чааш чамд хамаагүй юм шиг хайчихсан чи өөрийгөө орхичихсан гэсэн үг. Ирсэн л байна. Яг үгүй тэгэл яг тухайн үедээ сурж байгаа л тэгэл нэг 2 сар 3 сар 6 сар явж байгаа л сайхан болчлоо гэх тэгэл тэгэл баг багаар мартаал нөгөө хийдэг байсан юмнуудаа нөгөө дүгндэг байсан юмнуудаа нөгөө бяцлагдаг байсан юмнуудаа нөгөө уудаг иддэг дээр анзааргаа чи ингээл холдуулаад өөрөөсөө холдуулаад явцсан гэсэн үг байхгүй юу? Тийм. Тэгэхээр ерөөсөө дараагийн арга бол хөтөлбөрт л орох. Яагаад гэвэл цаг хугацаа орно чи өөрөө мэдж байгаа шүү дээ. 90 хоногийн хөтөлбөр дотор яаж явагддаг гэлээ те. Тэгэхээр хөтөлбөрт л орно. За хөтөлбөрт орно гэдэг шийдвэрээ гаргаад ингэж байгаа чи өөрөө яг нөгөө хувь тавилангаа зурж байгаа эхлэл чинь байхгүй. За хэрвээ
энэ хөтөлбөрт орох энэ сорилт чинь чамд одоо мөнгөгүй байж болно, шийдвэр гаргахад айцтай байж болно, би сурч чадах болов яадаг. Энэ бүх сорилтоо чи давна л гэсэн үг. Хэрвээ чи энэ сорилтыг даваад хөтөлбөр рүүгээ орж ирэхгүй болвол өөр чинь цаашаа яаж өөрчлөгдөхийг хинч таашгүй. Яагаад гэвэл бөөр чинь чиний айцын ачааллыг үүрээд яваад байгаа гэсэн үг. Тийм ээ. Аа. Тэгж бодогдоор бас тэгж бодогдоод байгаа. Найдснаас л бүр үзэн байх гэж бас нэг тийм мэдрэмж ч юм уу юу ч нэг бодоод юм заа тэгжээд би ямар ч гэсэн юугаа бүртгүүлэх хийж байна. Ямар ч гэсэн. Тийм. Сорилтуудаа даваад тэгэл явах нь одоо угаасаа л нөгөө цаг хугацааны тохироон л ингэж орж ирж байгаа байхгүй чамд. Заас. Тийм. Тий би бүр өнөөдөр чинь сандраа зүгээр дүүрцэн гэж одоо бүр хичнээн олон болж иж орсон шүү дээ. Харин тий орж гараад бит хоёр энд бас юу ягаал байлаа. Нөгөө авч болдгоо зөв мэн бас нэг жоохон гацаа өсчихэд. Тэрэндээ уучлал хүсье за. Зүгээр тэгээ орцсон л хамгийн чухал нь. Орцсон Орсонд бол баяртай. Сонирхолтой яж чадв. Оо сонирхолтой байлаа. Хамгийн гол юу нь чамд таалагдв? Гол сэдв. Юу нь таалагдсаар. Одоо ямар ч хэсэг хувь тавилангаа зурхад өөрөө л ордог гэдгийг одоо бас нэг ерөнхийдөө нэг сургууль мургалтанд тань та хоёрын сургууль мургалтанд суужсэн болохоор ерөнхийдөө тэг гадарлаа л байгаа. Тэгээл нөгөө нэг үргэлжлүүлээд хэрэгжүүлж чадахгүй болохоор л зогсчиход байгаа гэж бас бодоол сууж байна энд. Яг үнэ. Одоо тэрчил чиний хувь тавилангаа зурж байгаа. Тийм харин тийм. Тэгээд тэр бүгдийг одоо цааш нь үргэлжлүүлж ганцаараа явах чинь юу ядг байхгүй юу? Ганцаараа явах чинь чамд уйтгартай тийм учраас чи ганцаараа цаашаа явж чадахгүй зогсчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр яг зориг нэгтэй тэгэд та нарыг ойлгоод чиглүүлээд өгөх ийм хүмүүстэйгээ хамт цаашаа явбал чи илүү хол явна. Илүү хүчтэй болно гэсэн үг. Тэ. Нэг удаа суучаал ямар гоё юм бэ гэж улаан дарцаг хийсгэж алгаа баахан ташичгаал тэгэл нөгөө улаан дарцаг байснаа ч мартчихал 3 сарын харин тий. Яг л тийм болоод байна. Тэгэхээр эн чинь нөгөө ганцаараа байгаа яг чамааг ойлгоод чамтай ижил зоригтой тийм хамт олон дотор байхгүй болохоор зэрэг. Ийм гацаа үсээд байгаа гэсэн үг. Ойлгосноо. За тэгээд шийдвэрээ хурдан гаргаад хөтөлбөр дээр уулзъя. За тэгээ. За тэгээ. Баярлаа. За баярлаа. За өөр асуултаа хүн байна уу? Энэ Huawei-гийн ард хэм байна? Шовдор өөрийн цолмон гараа авцсан уу? Тэглээ. За манайх өөр асуулт байна уу? Асуулт байвал микүүдэд тавиал асуучих байхгүй л өнөөдрийн уулзалтаа өндөрлөе тийм ээ. За лайвад босгоч.